засгийн газар, тэргүүний малчин, тэргүүний тариаланч, тэргүүний фермер, тэргүүний сайчнаа шалгаруулдаг. Тэгээд энэ жилийн үед муу ялгаагүй шалгаруулсан. Ингээд бүгдээрээ мэдж байгаа тодорхой шалтгааны улмаас цагаан сарын өмнө энэ шагналыг бол Монгол Улсын засгийн газар гартуулж амжаагүй. Ингээд сая ерөнхий сайд, Цэрэнбат сайд зэрэг болоод энэ улсын аваргуудынхаа шагналыг орой гартуулж өгөө гэж хэлсэн. Ингээд хамтдаа явж шагналуудаа гартуулж байна. Ингээд буян нэмэгтэй мэгмэр жавтаа ууштай. Мэгмэр жавтаа үргэлжлэлийг уншиж танилцуулъя. Үргэлжлэл Увс аймгийн Сагил сумын өндөр мод багийн фермер буян нэмхийн мэгмэр жав танаа хүн амыг эрүүл аюулгүй баталгаа түнсээр хангах чанартай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрчимдсэн мал аж ахуй хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсны түн үнд нь Монгол Улсын авраг фермер цог хүртээж өргөмжлөвөө. Танд буян цүргийнхээ хишгийг олон түмэндээ түгээж дүүрэн баяр түшин жаргалтай байхын ерөөлийг дэвшүүлье. Ариун ашиг шимт малын эзэн таныг төрийн сүд дэвэж Эрдэнэ сэргийтэн буян заяа үргэлж түших болтугай Монгол Улсын ерөнхий сайд ухаагийн хөрс гэсэн байна. Өргөжлөө шүүх. Тэрмээр цолгон үнэлж юмдаг. Буян нэмхэ өгтөө мэгмэрж таны мал аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллан амжилт гаргасныг үнэлж Монгол Улсын засгийн газрын шийдвэрээр улсын аврал фермер цолны үнэмж тэмдэг болов. Хүн сүлдээ аж ахуй хөнгөлөлтөөс чи улаан гэсэн байна. Дэшээ.